байцгаана уу? Хүндэт эцэгчүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид одоо 2-6 настай хүүхдүүдэд эцэгчүүдэд зориулсан үлгэр хэрхэн яаж өгөх вэ 5 зөвлөгөө хүргэж байна. За та бүхэндээ өгөх 1-р зөвлөгөө бол хүүхдийнхээ асуултанд асуултаар хариулах хэрэгтэй байх нь. Учир яагаад вэ гэвэл 2-6 настай хүүхдүүд бол ертөнцийг таньж мэдэх их хүсэлтэй автсан байдаг. Иймээс асуултанд нь асуултаар хариулах хэрэгтэй ахнэ. За жишээлбэл үлгэр яриад өгөө сургалтын маань 2 найз үлгэрээс хүүхдэд асуудаг. Багшаа нэг найз нь яагаад модны орой дээр гарсан юм бол? Гэхэр хүүхдүүд маань хөөр буцаагаад багш яадаг вэ гэхээр чи юу гэж бодож ингэж асуудаг тийм. Тэгэхээр хүүхдүүд маань өөрсдөө бодоод, бүр ургуулan бодоод, сэтгээд тийм маш олон хөөрхөн хариултуудыг хэлж илдэг тийм. Тэгэхээр та хүүхдийнхээ асуусан асуултанд шууд хариулдаггүйгээр хүүхдтэй бас бодох хугацаа өгөх хэрэгтэй юм аа. Хүүхдээ хариулсныхаа дараа та зөв буруу гэсэн учир шалтгааныг нь тайлбарлан өгч болох юм аа. За ингээд бидний өгөх 2 дахь зөвлөгөө бол та уншиж өгч байгаа үлгэрээ хэрэглэгдэхүүнүүдээр баяжуулаарай. За хэрэглэгдэхүүн гэдэг байгаа маань за та бүхний урд харж байгаа бидний урд байгаа энэ бээлийн болон хуран хүүхэлдэйнүүдийг баатруудыг хэлж байгаа тийм. За тэгэхээр жишээлбэл үлгэр яриад өгөө сургалтанд маань ханхуу мэлхий гэдэг үлгэр байна. Тэгэхээр хөвгүүд маань ихэвчлэн яадаг вэ гэхээр ханхуу болохыг октод болохоор гүнжийг авах хүсдэг. Тэгэхээр хинч энэ одоо үзэмжгүй муухай мэлхий болохыг хүсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр 2 найз бол яг үгээр ингээд хоорондоо булаацалтна тэр үед багш. За энэ удаа чи эхлээд ханхуу болоорой. Дараад нь найз чи ханхуу болгоод хоёр ингээд хувааж хэрэглээрээ гэд хэлдэг тийм ээ. Тэгэхээр магадгүй хүүхдүүд маань гэртээ бусадтай юм булаацалтгүй гэж болно. Харин эхний удаадаа сургалтын дээрээ ирээд бас найзтайгаа юм булаацалдах үе гардаг тийм. Энэ нь буцаагаад хүүхдтэй сургалт хүмүүжлийн бас маш ач холбогдолтой. Дээрээс нь найзуудтайгаа юм хуваах, багаар ажиллах гэх мэт чухал ач холбогдолтой. Тэрийг бид энэ сургалтаараа дамжуулж өгч байгаа тийм ээ. За бидний өгөх 3 дахь зөвлөгөө бол та хүүхдээ үлгэрээ ярьж өгөхдөө дуу хоолойны үг маш чухал. Учир яагаад вэ гэвэл за тухайн үлгэрийн агуулга, тухайн үлгэр дээр гарч байгаа дүрийн онцлогоос хамаарат дууны өнгөө өөр байлгавал эргээд хүүхдийн хүртээмж өндөр байдаг тийм ээ. За ингээд арслан холгон 2 үлгэр байна. За энэ унтаж байсан арслангийн бидэг өрн хулган гүгээд сэрээч гэж уурасан арслан холгонг барьж идэх гэж гин. Арслангүй та намайг тавьж явуулаач. Тавьж явуулвал би танд туслана шүү. Өчүүхэн хулган чи араатныхаа надад хэрхэн туслах вүлээ? За ингээд арслан холгоноо тавиа явуулдаг тийм ээ. За бидний өгөх 4 дахь зөвлөгөө бол та хүүхдийнхаа үлгэртэй хамт гарын жижиг булчингийн хөгжлийг сайжруулах дадлага ажлуудыг хийж болох юм аа. Жишээлбэл за магадгүй та зараа туулаа 2 хэмээх үлгэр ярьж өгөөд зараа туулаа 2-ыг хүүхдтэйгээ хамт будаж болох юм тийм ээ. Энэ нь жирийн будгийн ном буднаас илүү хүүхдийн маань дуртай баатрууд учраас сонирхолтой байдаг тийм ээ хүүхдүүдэд. За тэгээд ийм дадлага ажлыг хийлгэснээрээ тухайн үлгэрийг эргэн санахад маш том ач холбогдолтой. За одоо бүгдээрээ 4 зөвлөгөөг сонссон байна. Ингээд бидний 5 дахь зөвлөгөө бол за үлгэрийн ном маш чухал юм аа. Таны хүүхдтэй уншиж байгаа үлгэрийн ёс суртахууны агуулга нь юу вэ? Таны хүүхдийн уран сэтгэмд бүтээлч үйл ажиллагааг дэмжиж чадж гинөө гэх мэт бас асуултыг асуухын зүйтэй юм аа. Энэ асуултанд хариулж чадчихвал таны ном бас сайн ном байна тийм ээ. За үлгэр яриад өгөө сургалт маань 1 жилийнхаа ойг тохиолдуулан үлгэр яриад өгөөч хэмээх нэгөө номтой болсон байгаа. За энэ ном маань тус сургалтанд ашиглагддаг үлгэрүүдээс сонгон авсан 10 үлгэртэй. За үлгэр тус бүрийнхээ арталт нь чиглүүлэх асуултуудтай. За жишээлбэл ханхуу мэлхий үлгэрээ уншиж дуусчаад чи гүнжийн орон байсан бол мэлхийдээ найз нөхөр болох байсан уу? Үгүй юу? Яагаад гэх мэтчлэн асуултыг таас хүүхдээсээ асууж болно. За мөн зурах, будах, за эцэг эхтэйгээ хамтран ажиллах, гэр бүлийг нэгэ танилцуулах гэх мэт маш том ач холбогдлуудтай ийм олон дасгалууд байгаа.
алга ажиллаад байгаа тийм. За тэгээд манай сургалтын төвөөс үлгэр яриад өгөөч ном болон за мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гарыг зөвшрүүлэх, хөгжүүлэх номыг хямдралтай үнээр худалдан авч болон захиаж болно шүү. Тийм тэгээ манай дээр нэг эцэг их бас хүүхдийнхаа найзуудын үлгэрийн ном бас авч гисэн мэлээ тий. Тэгэхээр эцэгхийн маань за бэлгэний сонголт бол шинэлэг содон болсон байна тийм. За илүү амттай зүйл чихэр жимс гэхгүйгээр юм номоо бэлгэлж гин гэдэг маань тухайн хүүхдийнхээ оюунд маш том хөрөнгө оруулалтыг хийж гинэ гэсэн үг юм байна. За ингээд орой болгон хүүхдэд үлгэр ярьж өгөөрэй. Үлгэрээр хүүхдээ хөгжүүлцгээе.